Өнөөдрийн номлолын сэдв нь маамны сүнснээс чөлөөлөгдөх тухай. За бид нар дандаа мастер сүнснүүдийн тухай үзэж байгаа тийм ээ. Авсаламын сүнс, Изабелийн сүнс, Левитаны сүнсийг үзсэн, Пайтны сүнсийг үзсэн. Одоо тавдах нь маамны сүнс. Матай 6:24. Хинч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зурж нөгөөг нь зэвүүцэн. Та нар бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй. За их танил ишлэл байна тийм ээ. Эзэн танд талархаж байна, үнэхээр их талархаж байна. Бид нар энэ ишлэлийг олонтоо уншсан. Харин өнөөдөр бид нар яг яаж ойлгох талаар бид нарт ойлгуулж өгөөрэй гэж гуйн залбирч байна эзэн. Бид нар олон бузар мөс сүнсний нөлөөнд ор явсантай гэмшин залбирч байна эзэн. Бүх сүнснээс нь бид нар чөлөөлөгдөхийг эрмэлзэж байна эзэн. Таны тусламжтайгаар бид нар чөлөөлөгдөх болно. Эзэн танд талархаж байна, үнэхээр их талархаж байна. Таны өг бүрийн төлөө, мэрэгэн ухаан бүрийн төлөө, таны хүч чадал, өгсөн эрх мэдлийн төлөө, сүнслэг бэлгүүдийн төлөө бид нар талархан залбирч байна. Аамен. За энэ мам гэдэг нэр King James хувилбарт тийм ээ, англи хувилбарт 4 удаа дурддагддаг байгаа. Матай номд 1, Лукт 3 удаа дурддагддаг. Монгол орчуулгууд болохоор эд баялаг, тэгээ riches гэж болгосон байдаг. Англи орчуулгууд гэсэн эсвэл riches эсвэл money гэсэн байдлаар болгосон. Зөвхөн King James яг нь мам гэдгээр байгаа шүү. Яагаад мам гэж аан гэхээр мам гэдэг нэрийн цаана тэр эд баялагын цаана тэр мам гэдэг сүнс байгаа гэдгийг тэр King James яг илэрхийлж бичсэн байдаг. За Матай 6:24-оор эргээд харахад энд хинч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зурж нөгөөг нь зэвүүцэн. Та нар бурхан болоод эд баялаг. Нэг мам гэдэг нэгдүгээр дурддагдсан энд байна тийм ээ. Хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй гэж. Бурхан болон мамны сүнсэнд зэрэг үйлчлэхгүй гэсэн үг тийм. Бурхан бол өөрөө сүнс. Тэгээ бурханы эсрэг байгаа бүх сүнслэг юмнууд бол буруу бузар сүнснүүд гэж байгаа тийм. Яг мөнгөний эд баялаг материалын зүйлсийн талбар дээр энэ мамны сүнс бурханы эсрэг ажилтдаг байна. Зөвхөн материалын зүйлс ш. За энэ талаар бид зарна. За Лук номонд хаана дурддагч вэ гэхээр Лук 16:9-13. Би та нарт хэлээ, шудраг бусын эд баялагаараа. За энд 2 удаа гарч ирж байна. Өөрсдийн анд нөхөдтэй бол. Энэ нь эд хөрөнгөч нь үгүйрэх цагт тэд та нарыг мөнх нутагт хүлээн авахын тулд юм. Хэн маш бага юмд итгэмжтэй байна, тэр нь их юмд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юмд шудраг бус байна, тэр нь их юмд ч мөн шудраг бус байдаг. Иймээс хэрв та нар шудраг бус эд баялагт, за энд 3 дахь гарч ирж байна тийм ээ, эд баялаг. Итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялагийг даатгах билээ гэж. Хэрв та нар бусдын юмд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт өөрсдийн чинь юмыг өгөх билээ гэж. Хоёр эзэнд үйлчлдэг зарц байдаггүй. Учир нь тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах. Эсвэл нэгээс нь зурж нөгөөг нь зэвүүцдэг. Та нар бурханд ба эд баялагт дөрөвдөх нь тийм ээ, мам 4 удаа гарч ирж зэрэг үйлчлж чадахгүй гэнэ. Энэ Матай 6:24-тэй ижилхэн утгатай ишлэл. Яг ингэж 4 удаа дурддагдсан байдаг. Монгол юунд бол бүгдийн эд баялаг гэдгээр авсан байна. Энд 4 удаа дурддагдахтаа яг 4 санааг энд тээж явж байгаа. 4 дурдсан. За нэгдүгээрт нь хинч хоёр эзэнд үйлчлж чадахгүй гэж байна тийм ээ. Матай 6:24. За дараа нь 2 дахьт нь шудраг бусын эд баялагаараа үгүйрэх цагт гэж байна тийм. Үгүрдэг. Лук 16:9. 3-т нь та нар шудраг бус эд баялагт итгэмжтэй байгаагүй л Лук 16:11 дурдаг. 4-т нь та нарт бурханд ба эд баялагт зэрэг үйлчлж чадахгүй. Лук 16:13. 4 санаа энд гарч ирж байгаа. 4 удаа дурдахтаа 4 санаатай холбоотой гарч ирж байгаа шүү. За мамны сүнс бол яг бидний амьдралд одоо орчин үеийн ойлголтоор бол яг мөнгөний талбар дээр бурхны эсрэг ажиллаж яадаг сүнс гэдээ ойлгох хэрэгтэй.
За нэгдүгээрт нь хинч хоёр эзэнд үйлчлэж чадахгүй гэж Матай 6:24 хэлж байгаа тийм. За энэ мамн гэдэг үг бол грек үг нь бол мамонас гэж үг байгаа. Энэ Concordance тойл бичгийн 31:26 гэсэн дугаарт байдаг. Дугаарлах зөв. Тэгээ гарал үүсэл нь бол халдай гаралтай үг. Халдайчууд гэдгийг бид нэр мэднэ, энэ харь үндэстнүүд байгаа. Хамгийн их мэрэг төлөг хийдэг үндэстнүүд тийм ээ. Фараоны мэрэг төлөгч нар дандаа халдайчууд байсан. Небухадназарын мэрэг төлөгч нар дандаа халдайчууд байсан байдаг. За тэгээд утга нь болоод эд баялаг гэж байгаа. Гэхдээ эд баялаг нь бол зөв эд баялаг биш. Гажцсан, илжирсэн, ялзарсан эд баялаг гэсэн утгатай. Ийм үг байгаа тийм. Wild riches. За тэгээд мамн гэдэг нь бол та мөнгийг тойрсон сүнс гэж түрүү хэлсэн байгаа. Гэхдээ бид нар бол жинхэнэ эд баялаг бол бурхнаас ирдэг тийм. Хэрвээ мамн өгж байгаа эд баялаг байх юм бол энэ бол муутсан, тэгээ гажуудсан, буруу замаар ирсэн, шудраг бусаар олдсон ийм эд баялаг гэсэн үг. Тэгэхээр ийм эд баялаг хаанаас ирдэг вэ? Хуурамч бурхтаас л ирнэ. Тэ? Жинхэнэ бурхнаас биш, хуурамч бурхнаас ирнэ гэсэн. За тэр хуурамч бурхан хаан байсан юм бэхээр Авраамыг эзэн Канаан нутаг руу дуудсан тийм ээ. Канаан гэдэг үг өөрөө худалдаачин, наймаачин гэсэн утгатай үг. Канаан нутагт оршин сууж исэн хүмүүс бол дандаа худалдаа наймаа эрхэлж ажиллаж исэн байна. Тийм хүмүүс. За тэг худалдаа наймааных нь гол бурхан юу гэхээр Баал, Ашера хоёр. Тэгээ Баал бол дандаа өсгөж үржүүлдэг тийм ээ. Тийм өсөлт үржилтийн бурхан гэж дандаа шүтдэг. Өөрөлдвөл Баалаас хамаг ирнэ гэж бодож шүтдэг тийм. Spirit of fertility гэж явдаг. Баал нь болохоор эр, Ашера нь болохоор эм өсөл үржлийн бурхан гэдэг. Тэгээ энэ хоёрыгоо шүтдэг. Тэгээ бид нар нөгөө юуны Изабелийн сүнсийг ярьж байгаа тийм Баал, Ашера хоёрын тухайрсан тийм. Баалыгаа юунда тэр дугандаа очих шүтээд Ашерагаа болохоор энэ нөгөө байгаль орон нутгата янз бүрийн модон юм дүрснүүд босгож шүтдэг байсан. Тэгээ тэр гол дүрсэн нь юу гэдэг гэхээр эвэртэй өхөр, шар өхөр гэдэг байсан. Тэгээ та нар санаж байгаа үстэй Израильчууд Мосег Синай уулнаас бууж ирэхгүй 40 хоногт нь бүр тисэж ядсандаа юу босгодог? Алтан дуулгасгадаг шүү дээ. Баалын дүрсийг босгодог байхгүй юу? Тэгэхээр энэ эртний цагаас бурхны хүмүүсийн эсрэг ажилтдаг байсан ийм шүтэн байна гэдэг нь бол хуучин гэрээнээс бол харагдаж байгаа. Бид нар Египтээс гарсан номыг уншихтаа гайхдаг. Яагаад тэд нар заавал алтан төрс? Би л тэгж бод. Алтан тугал бүтээж юмлаа. Өөр юм бүтээхгүй ямар сони ингэж гайхаад боддог байсан байхгүй юу? Буддизм ч болохоор 9 шидийн дүрснүүд байдаг. Тэд нар яагаад тугал бүтээсэн юм бэ? Тэгээд дараа нь одоо энэ эндээс харагдаж байна тийм Баал, Ашера холбоотой учраас тэд нар тэрийг бүтээжсэн байна гэх. За тэгээд эд баялагийг би үржүүлж өгдөгөө гэж хүмүүсийг хуурдаг тийм бурхад байх нь шүү дээ. Одоо буддизмд бол зөндөө байсан бид нар мэднэ тийм ээ. Баян амсраа гэж бурхан тавьдаг байсан шүү дээ гэртээ. Баяжгаал тийм мөнгөтэй болохгүй тийм тэгээд алтан гэрэл мөнгөгүй болоод ямар нэгэн цөлмөлчөөр алтан гэрлэгч уншуулаад даллахын утаа авч чаавал тийм айл болгон даллахын уттай. Энэ чинь бид нар цөлмөгч бурхныг шүтжсэн гэдэг нь тэнд харагдаж байгаа тийм. Баалтай адилхан тийм бурхан бас явж ижээ гэсэн үг. Бурхан бол ийм бурхтад биднийг алдчихгүй тулд эртнээсээ анхааруулдаг байсан байна. За Дэд хууль номын 8:12-аас 15 чи идэж цатаад сайхан байшин барьж тэндээ амьдран мал сүрэгч нь үржин олширч алт мөнгөч нь аривжиж чамд байгаа бүхэн чинь өсөн нэмэгдэх үед чиний зүрх бардан болж өөрийн бурхан эзнийг мартуу зай. Тэр Египтийн нутгаас боолчлын гэрээс чамайг гаргаж аваад өргөн уудам аимшиг цөл дундуур галтмогоо хилэнц торхойтой усгүй ангамл газраар удирдан дагуулж чиний төлөө цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ гэж.
биднийг Бурхан хаанаас гаргаж ирснийг бүгдээрээ сана. Бид нар ямар харанхуй амьдарч яснаа санах хэрэгтэй. Тийм ээ. Яаж цөлмүүлж яснаа өөрсдөө бид нар санах хэрэгтэй. Тэгэд бид нар энэ одоо өөрсдийнхөө хувьд авч үзвэл энэ Америкт ирээд тийм ээ. Идэж цадаад сайхан байшин амьдраад энэ үедээ бид нар юу хийж гэн бодох хэрэгтэй. Бардан болж гин үү? Энэ үедээ бид нар Бурханыг мартаж гин үү? Энийг бид нар бодох хэрэгтэй. Бурхан энийг эртнээс биднэрт анхааруулж байна. Яагаад гэвэл энэ Маамны сүнс хүнийг яаж зөрөгдөлтөхөөр Бурханаас өгсөн эд баялагийг би өгсөн юмаа гэж ойлгуулад тэрүүгээрээ бардан болгодог. Бардан хүмүүс яадаг вэ? Өөрт нь янз бүрийн хүслүүд төрдөг. Тэр хүслүүдээс нь бүр тачаалууд үүсдэг. Янз бүрийн юмыг оролдож хийж үзэх юмсан боддог. Тэгээд сүрэл рүүгээ явдаг байгаа. Тийм ээ? Энэ зүйлүүд. Тэр юу гэдэг вэ? Эд баялаг хаанаас ирдэг гэдгийг бодох хэрэгтэй, тийм ээ? Хэрвээ бид нар Бурханаас ирдэг гэж бодох юм бол бид нар хизээч бардан болохгүй. Харин бид нар байнгын даруй байдал дотор талархаж амьдрна гэсэн үг. Бид нар хуутагдсан үедээ би өөрөө олцсон юм шиг бодоод, тийм ээ? Би өөрөө л ганцаараа эвэгдсэн юм шиг бодоод бардан болоод бид нар нүгэл рүү хөтлөгддөг байгаа. За өнөөдөр итгэгч хүмүүс өөрсдийгөө Маамны сүнсэнд хөтлөгдөөгүй гэж боддог. Яг тэгж боддог. Тийм биш. Маш олон итгэгч хүмүүс зүрх сэтгэл дотроо бодол санаагаараа Маамантай холбогдчихсан явдаг. Яаж гэдэг вэ? Завгүй байдлаараа, ажлынхаа боол болцсон байдлаараа, тийм ээ? Бүтээгч Бурханаа нэгдүгээр тавихгүй байгаагаараа яг энэ Маамны сүнстэй нэгддэг. Тэ? Шийдэл бүрээ эргэж хараарай. Бурханыг нэгдүгээрт тавьж байсан байна уугүй юу? Бүх зүйлийг бид нар юугаар хэмжиж гэнэ гэдэг бод. Хэрвээ бид нар бүх зүйлийг мөнгөөр, ашгаар, материаллык зүйлээр хэмжээд авах юм бол Маамны сүнс бидний амьдралд ажиллаж байна л гэсэн үг. Зарим хүмүүс итгэгч хүмүүсийг баян амьдарч байгаа итгэгч хүмүүсийг хараад яг Бурхан нь өрөөчжээ гэж боддог. Тийм биш. Баян ядуу материаллык зүйлээр ерөөлийг хэмжихгүй, тийм ээ? Сэтгэл хангамжтай байдал, Бурханыг нэгдүгээр тавьж байгаа байдал, Бурханы өгсөн зүйлийн итгэмжтэй нярв болж байгаа байдал, энэ болгоноор бид нар хэмжигддэг. Сүнслэг байдлаар бид нар хэмжигддэг байна. Харин Маам нь бол яг өгж байгаа юм шиг байж байгаа дараа нь цөлмөөд яг боолчдаг юм сүнсөө. Яг энэ дээр Левитантай адилхан гэж. Левитан бол зүгээр Бурханы өөрийгөө би юм гайхамшигтай амьтан бүтээсэн гэдгийг харуулж байгаа Бурханы гайхамшигтай бүтээл, тийм ээ. Гэхдээ тэрэн шиг тийм сүнс одоо Левитаны шүд ингээд давхар шүдтэй байдаг байхгүй юу? Яг тэр шиг Маам нь хүнийг эд хөрөнгөөр нь зурх юм бол яг тэр давхар шүдэн дотроо зурсантай адилхан ингээд тавьдаггүй. Боолчлоо сүрүүлэхээс нааш тавьдаггүй тийм амиар сүнс байгаа. Тийм учраас Бурхан хэлээд байгаа, тийм ээ. Бурхан Маам нь хоёрын хооронд дундад зэг гэж байхгүй. Нэгийг нь сонго, тийм ээ. Нэг эзэмэл сонго гэж хэлээд байгаа. Аль нэг нь Бурхан эсвэл Маам нь бидний эзэм л болох ёстой. Тэгэхээр энэ бол яг итгэлийн асуудал тулж очиж байгаа гэсэн үг. Хэнд итгэх вэ, те? Хэнд итгэмжтэй байх вэ? Бидний суур итгэлийн асуудал. За Бурхан бол бүх эд баялыг бүтээсэн. Энэ уул ус, ургамал амтан, хүн, тийм ээ, болж байгаа бүх зүйл. Өнөөдөр бид нар машиныг хүн бүтээсэн гэж бодож байгаа болох ч үгүй. Энийг Бурхан бүтээсэн. Тэгээ хүнийг нь Бурхан бүтээсэн учраас тэр хүнээр дамжуулж Бурхан бүтээж байгаа гэсэн үг. Тийм ээ. Тэр Теслач байна уу, юу ч байна хамаагүй. Бурханы бүтээл гэж бид нар ойлгоно. Тэр хүнийг ашиглаж бүтээсэн гэсэн үг. Бид нар дандаа бүтээсэн хүнийг шүтээд явчих гэдэг, тийм ээ. Тэр бол бид нар Маамныг шүтэж байгаатай адилхан. Маамныг шүтэж байгаа үед
Бид нар маамныг шүтэж байгаагаа юугаар мэдвөхөр? Бид нар мөнгөний араас л яваад идэг. Мөнгө олохгүй л яваад идэг тийм биш. Харин бурхан бол юу гэдэг вөхөр? Над руу ир. Над руу ирэх юм бол мөнгө өөрөө чамд очино гэж хэлдэг. Эд баялаг өөртөө чамд очино гэж хэлдэг тийм ээ. Матай 6-гийн 33 гэдэг тийм. Тэнгэрийн хаанчлыг хай бусад зүйл нь нэмж өгөгдөнө гэдэг. Тэгэхээр бид нар мөнгийг татахын тулд өөрсдөө бурхантай л хамт хостой байхгүй. Тийм зүйл. Ямар ч юм болж исэн тийм ээ. Бурханыг нэгдүгээр тавьж. Андрей Вомакийн Карисгийн сургуульд нь Wilt Builders гэдэг мишнер ажилладаг байхгүй тийм. Эд баялаг бүтээх. Яг Христч хүмүүс яаж бизнес хийх үү гэдгийг заадаг. Тэрний Билли Экхарт гэдэг үйлчлэгч байгаа. Тэр хүн хэлжсэн. Бурхан биднийг бизнес бүтээхэд бизнес болгохдоо бизнесмен болгоход хамгийн түрүүнд юу гэдэг чи юм бүтээчээд тэгээ дараа нь өгөөрэй гэж ерөөсөө хэлдэггүй. Юу чгүй бид нар байхад хөрөнгө оруулалтын мөнгөгүй байхад өг гэж хэлдэг. Бид нар тэгээд эхлээд өвүүлдэг гэж хэлж байгаа. Бурхны зарчим маш өөр. Бид нар юмгүй болчлоо гэж байгаа үед ч бид нарт юм байгаа. Бурханд өгөх юм, хүнд өгөх юм байгаа. Өгөх хэрэгтэй байдаг тийм. Бид нар цөлмөлтийн эсрэг ажиллахдаа өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ бид нар мөнгөний араас яваал ах юм бол бид нар мааманд үйлчлэл байна. Тэгээд бурханд найдлагаа биш, мааманд найдлагаа тавиад байгаа л гэсэн үг болж байгаа гэсэн. За хоёрдугаарт нь шудраг бус эд баялгаараа өгөөрхийн цагт гэж байгаа тийм. Лук 16-9. Шудраг бус олдсон эд баялаг бол тийм ээ. Маамнаар өдөрдүүлж яж эд баялаг бол сүрлрүүл авчирна. Бүр үгүйрүүлнэ гэдэг тийм. Монголоор бол нөгөө модоо барина гэдэг хэлдэг шүү дээ тийм. Модоо барих гэдэг үг дээр үеийн утга нь бол юу гэхээр дээр үед хамгийн ядуу хүн бол бадарчин болоод мод тулаад айлаас айл хисээд тэгээ худлаа яриад хоол олж идэж явдаг тийм. Тэрийг модоо тулах гэж хэлдэг. Тэр хүнд гэр орон байхгүй, гэр бүл байхгүй болсон тийм хүмүүс. Тэгээ хуурамч дүрн юу гэхээр лам хувц өмсөд таяг бариад тэгээд айлд орж худлаа үнэн юм ярьж эхнэр хүүхдүүдээ сэтгэлийг хөгжөөж аваад хоол олж иддэг тийм харахтайсан тийм. Тэрийг модоо барих гэж хэлдэг. Хамгийн их өгөөрөх аргыг бол хэлж байгаа. Бурхны хувьд өгөөрөл гэдэг үл юу гэхээр тэр хүмүүс тамд очихыг хэлж байгаа тийм. Маамны сүнс бол биднийг итгэлээс холдуулаад там руу аваачдаг сүнс байна. Энийг өгөөрөх сүнс гэдэг. 1-р Тимот 6-гийн 9-оос 10, 17 дээр. Харин баяжих хүсэлтэй хүмүүс сорилтод ба урих мөн зүсэн бүрийн муухаг хор хөнөөртэй хүсэлт ундаг. Эдгээр нь хүмүүсийг өгөөрөл ба сүрэл төрөдөг. Учир нь мөнгөний хайр бол бүх төрлийн бузар мөгийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүсснээр итгэлээсээ төөрөн одож түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбчээ. Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан бие бүүтээ. Эд хөрөнгийн тодорхойгүй байдалд найдвар бүү тавь. Харин биднийг баясан зингэх бүх зүйлсээр элбэг хангадаг бурханд найд хэмээн тушаа гэсэн. За Тимотед Паул хэлж штэ тийм ээ. Энэ бол анхны үеийн сүмүүд үүссэн, хоёр дахь үеийн үйлчлэгч нар төрөөд гараад ирсэн үе штэ. Тэгээ энэ үед ч гэсэн Паул анхааралж хэрж байна тийм ээ. Баяжих хүслээрээ хүмүүс өөрсдөө сорилт руу, урих руу ирдэг шүү гэж хэлж байна. За ийм юм бол амьдрал зөндөө тохиолддог тийм. Нэг бизнестэй болохгүй л яаж чадчих одоо. Америкч нь зөндөө юмнуудад янз бүрийн сургалтууд, ийм сургалт, тийм сургалт. Би бол одоо энэ Сиэтл 48 тийм сургалтуудад орж үзчихсэн. Тэгээ янз бүрийн. Тэгэхээр хамгийн сүүл тэр сургалтууд яадаг вэ? Дандаа зээл ахуулдаг байхгүй юу? Дандаа зээл ахуулдаг. Тэгээ өрөнд оруулалт дуусгадаг. Нөгөө бизнесийг бид нар хийж чаддаггүй. 2-3 удаа би бүр тийм юмд орж үзчихсэн. Тэгээ маамны сүнс ажиллаж байгаа байхгүй юу? Одоо юугаар интернетээр дүүрэн тийм
сурвалтууд те санхүүгийн эрхчлөөнд өрье л гэл те. Санхүүгийн эрхчлөөнд бурхан өргөж өгдөг. Хүмүүс өргөдөг. Би ингэж үрсэн тийм. Хувьцааны зах зээл дээр тоглол гэж байна. Тэ? Real estate-ийн бизнес руу ороод яг зөндөө тийм юмнууд байна. Гэт ийм баяж хүсэлтэй хүмүүс сорилтонд ба урхинд орчдөг. Тэгээ урхитуулчаар яадаг вэхээр зүсэн бүрийн мунхаг хор хөнөөлтэй хүсэлт ундгаа гэж. Зарим хүсэл нь нэх амархан юм гэмгүй юм шиг байж магадгүй. Одоо жишээлбэл бид нар одоо нэг ганц бие өсгөж хүмүүжүүлсэн хүүхдэд бол бушуухан цалинтай ажилд хүрээд ээжигээ тэр мөнгөний бэрхшээлээс гаргах юмсан гэд боддог те. Тэгж бодохдоо бид нар яг энэ нөгөө мөнгө хөөх хүсэл янз бүрийн юмд ороод яг тэр жинхэнэ хүслээч заримдаа биелүүлж чадсан. Заримдаа хүслээ биелүүлж байгаа юм шиг санагдана. Гэхдээ бид нар дандаа тэрүүгээрээ буцаад дараагийнхаа өрхөнд ороод сүрэл рүү явдаг байгаа. Буруу амьдрал руу ордог байгаа. Тийм зүйл. За энэ зүйлүүд манд бид нарыг мөнгөнд маш хайртай болгодог. Тэ? Мөнгөнд маш харамч эсвэл маш харамч болгоно. Тэ? Эсвэл өгөөмөр болгож байгаа ингээд буруу юмнуудад зарцуулдаг болгоно. Өөрөөсөө харамлаад яах юм гээд өөрөө зугаа цэнгэл хөөдөг болох гэдэг. Маш юм буруу үр дагаврууд гардаг байгаа. Тийм учраас мөнгөний хайр бол бүх төрлийн бузар мөгийн үндэс мөн. За нэг удаа л онлайнаар одоо тоглоом тоглоод тийм ээ мөнгө өчсөн. Нэг удаа олоод тэрүүгээр би нэг тэр биелээд авчигээл нэг л удаа тоглоё гэж бодчих тийм. Тэгэл тэрэнд донтоод орчих магадaltaй. Тийм юм бол зөндөө байна тийм. Хүүхд залуучууд бол орсон юм. Тэрнээс бол зөвхөн бурхан л гаргана. Тэр маш аюултай зүйл. Маамны сүнс болохоор хүмүүсийг ядуу байлгахыг хүсдэг. Баяжуулах гэж байгаа юм шиг болгож авчирч хагаад ядууруулдаг сүнс ихгүй. Бүр ядуу байдал дотор л хатаад яг ядуу байлгахыг л хүсэж байдаг юм. Зарим хүмүүсийг бол яг ядуу чигээр нь байлгахад бүр ядуу сэтгэлгээтэй тэр харамж сэтгэлгээ бүр ядуугаар нь байлгаа л юм. Хэдэн зууны өмнө христч хүмүүсийн дунд энэ католик хүмүүс гаралтай. Христч хүмүүс бол ядуулах хэрэгтэй гэсэн тийм номлол гарч ирсэн. Тэгээ католик хүмүүс бүр тийм ядуу байх урсгал гарч ирсэн байдаг штэ. Юу ч хэлдэг вэ? Тэгээ тэр ядуугаараа те өмссөн зүйлсийн юмнууд нь дандаа тийм нөгөө тааран материалаар хийсэн юм халааднууд өмсөөл тэгээд явдаг. Тэгээд тэр хүмүүс сайн мэдээнд маш их явдаг те. Гэтэ тэр ядуу байх хэрэгтэй гэж буруу номлоор хүмүүсийг төрөлдүүлчихсэн тийм хүмүүс байдаг байхгүй. Католикийн нэг тийм урсгал байдаг. За одоо бид нар зарим нөгөө prosperity preachers гэдэг хүмүүс болохоор бурхан маш өгөөмөр бурхан хамаг юм өгсөн учраас баян байх ёсгүйгээд бас хэд ингээд баян байх ёстой гэж яадаг. Бас тийм туйлшрал байна. Янз. Энэ дээр бол бурханы Библийг унших юм бол бурхан бол маш торч тодорхой яах ёстойг бол хэлсэн байдаг. Бурхан бол мөнгийг өгсөхгүй тийм ээ. Харин мөнгийг хайрлах хайрыг өгсөж байгаа. Харин бурхныг хайрлах хайртай байх ёстой болохоос мөнгийг хайрлах хайр байх ёсгүй. Бурхныг хайрлах хайр байхгүй бол мөнгийг хайрлаад байгаа гэсэн. Мөнгийг хайрлаад байвал бурхныг хайрлах хайр байхгүй. Яг эсрэг тесрэг гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тийм учраас нэг эзэн гэж яриад байгаа байхгүй. Яг эзний үед бид нар бурхантай янз бүрийн харилцаанд ордог. Эзэн боолын харилцаанд ордог тийм ээ. Ваарчин ваарны харилцаанд ордог. Эцэг хүүгийн харилцаанд ордог. Бид нар олон янзын харилцаанд тийм найз нөхөрлийн хандлын харилцаанд ордог. Тийм маш олон харилцаанд ордог. Яг мөнгөний асуудал дээр бол бид нар бол бурхантай эзэн боолын харилцаанд байх хэрэгтэй. Энэ бол маш чухал ойлголт шүү тийм.
Боол нь яадаг вэ гэх юм бол эзний хий гэсэн нэг хийдэг, эзний хөрөнгийг зарцуулдаг, өөрөө хөрөнгөхгүй гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр мөнгөний асуудал дээр бол бид нар яг боол гэж өөрсдийгөө зац гэж бодох хэрэгтэй. Бурхан бол энэ дээр хэлсэн байна шүү дээ. Та нар маамны зарцуулж болохгүй гэж. Миний зарцнаар гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ нь бол маш их чухал. За тэгээд энэ маамны сүнстэй хамт энэ чинь бас мастер сүнс болохоор олон сүнснүүд ингэж давхар ажилладаг байхгүй тий. Шунлын сүнс, атаархлын сүнс, ядуурлын сүнс гэдэг. Энэ бол бүгдээрээ хамтарч ажилладаг. Нөгөө цэвэрлэгээ янз бүрийн юм хийж байгаад бас биднэрт бас нэг сонин сүнс байдгийг бас ялангуяа социализмын төрж өссөн хүмүүст ядуурлын сүнс гэж байдаг байхгүй тий. Spirit of scarcity гэдэг сүнс гэдэг байхгүй. Тэ юмхнаар юм хийж гэдэг биднэрт нэг тийм ойлголт байдаг гэсэн тий. Нэг жижиг юм хайж чадахгүй тийм ойлголтоо. Тэгээ тэрийг ингээд одоо аваад ирсэн нэг тийм зүйлүүд маш их байдаг. Энэ бас биднэрт их саад болдог тий. Цэцгэлэж хөгжөөд саад болдог тийм сүнс байдаг. За итгэвч биш хүмүүс ч гэсэн баяждаг тий. Маам тэр хүмүүсийг ч гэсэн баяжуулж байгаа. Тэгээд үед амжсан ингээд баячуудыг харахад судалгаа хийдэг. Судалгаа авахад тэр баяжсан өвөө нь хүүдээ өвөө дамжуулахад за тэр хоёр дахь үеийг яаж игээд нэг жоохон авч яваад гэхдээ аав шигээ үржүүлж чадахгүй хөрөнгнөөс нь жоохон багсагчдаг ч. Тэгээ гурав дахь үе нь бол хамаа намайг үйдэг, дөрөв дахь үе нь бүр өгөөрөө тоосорчдаг. Тэгэхээр маамны сүнсийг тэгж үеүүд дээр ажилтдаг байгаа байхгүй юу? Тэ. Лотерей ажилласан хүмүүс ч гэсэн байдаг те судалгаа хийхэд хизээс лотерейгоор баяжсан хүмүүс байдаг. Дандаа ядуурсан байдаг байхгүй юу? Дандаа ядуурсан. Гэнт баяж гидсэн талтай гэдэг бас нэг монгол үг гэдэг шүү дээ. Тэгэхээр маам тэр олон бүгдээрээ маамны сүнс яаж ажилтгийг л харуулдаг гэсэн. За 3 дугаарт нь та нар шудраг бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол гэж хэлж байна. Тэгээ Лук 16:10. Тэгэхээр бид нар бол эд баялагт найдаж болохгүй тий. Амьдрал тодорхой биш. Бид нар маргааш юу болохыг мэдэхгүй. Бид нар өнөөдрөөр л амьдардаг. Өнөөдөр эзний өгсөнд талархал амьдрах ёстой байдаг. Тэгсэн чинь хүмүүс болохоор ирээдүгөө яаж чадах юм шиг өөртөө хөрөнгө хураагаад байдаг байхгүй юу? Дандаа хөрөнгө хураана. Хүүхдүүдтэй юу үлдээх хөөхөр хөрөнгө үлдээн гээл те. Тэр хөрөнгөөр хүүхэд нь юу болохыг юу ч мэдэхгүйгээр. Бидний итгэгч хүмүүсийн хамгийн сайн үлдээх өв бол бид нар хүүхдүүдтэй итгэлээр дамжуулах. Итгэлээр дамжуулах. Итгэлийн буухагийн тэр батон тий тэрийг л дамжуулах. Тэр зүйлс маш чухал. Яагад бол бурхан бусад зүйлийг өгч тий бурханаа өгч байгаа байхгүй бид нар. За эд баялагт найдаж байгаа хүний тухай Лук 12:15-аас 21-т Иесус нь сургаалт зөвлөлөөр хэлсэн байдаг гэдэг. Лук 12:15-аас 21. Тэгээд тэр тэдэнд тандан шунлын аливаа хэлбэрээс өөрсдийгөө хамгаал болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгнөөс хамаардаггүй юм гэв. Тэр тэдэнд сургаалт зөвлөлөөр ингэж ярьлаа. Нэгэн баян хүн газар нь маш үржил шинтэй байжээ. Тэр хүн ургацаа хадгалах байр савгууд бол одоо би яадаг билээ гэж бодол болж миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгэд би сэтгэлдээ санаа сэтгэл минь чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа эд уу зугаац гэж хэлнэ гэсэнд харин бурхан түн мөнхөг чи яг энэ шинэ амчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ гэж айлтжээ. Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялагийг хураагч бөгөөд бурханы өмнө баян биш болоо гэв. Тэр энэ хүн яг ертөнцийн хүмүүсийн боддгоор л хэлсэн байна. Тийм ээ. Тэр эд баялгаа хураахын тулд авдар сав амбаар бэлтгэе гэж хэлсэн байна.
Маргааш нь өөх гэж байгаагаа ерөөсөө мдээгүй байна. Тэгээ энэ бол момны сүнсийн нэг хийдэг зүйл нь юу вэ? Хуурамч аюулгүй байдлыг өгдөг. Бид нар мөнгийг бидний аюулгүй байдал security гэж боддог байхгүй юу? Тэ? Мөнгөтэй л болчих юм бол 50 амьдрах юм шиг боддог. Мөнгө хизээч 50 амьдрал амьдрах. Баян хүмүүс бол хизээч 50 байж чаддаггүй. Тийм ээ, тэд нар итгэгчл биш болол. Тэгээд энэ хүн юу гэж бодсон гэхээр тэр амбаар савндаа тэр хөрөнгөө хийчих юм бол сэтгэл санаа минь 50 болоод олон жил 50 амьдраад өөрөө амраад зугаацаад байх юм байна гэж бодсон. Тийм. Тэгээ өгчих юм бол тэр хөрөнгө нь юу ч болохгүй шүү дээ. Эсвэл хүмүүс тараагаал авчин эсвэл тэр амбаартаа нөгөө хөр хорхоо идэл хөвцрөөл байж гэнэ гэсэн үг. Тэгээ энэ хүн бол мамны сүнсэнд бол итгэмжтэй байгаа байхгүй юу? Тэ? Хөрөнгөө хав дараал өөртөө зарцуулна гэж бодоол. Тэгээ бурхан бол юу гэж хэлж байгаа гэхээр яг та нарын мамны сүнсэнд итгэмжтэй байсан шигэ бурханд бас ингэж итгэмжтэй хандаа гэж хэлж байгаа байхгүй. Бид нар итгэвч биш байхдаа үнэхээр итгэмжтэйсэн те. Ажлаа шудрах ивэл цалингаа яг аваад байр цахилгаан утасныхаа мөнгийг яг төлөөл яг л итгэмжтэй л байдаг. Яг тэр шиг итгэмжтэй хийжсэн тэр үйлдэлүүдээ тэр бүх мөнгөд нь улс руу явдаг гэсэн шүү дээ. Тэгээд тэр үйлдэлүүдээ яг эзэн бид нарыг итгэмжтэй хий гэж Лук 16-гийн 1 хэлж байгаа тийм. Тэгээд та нар бас шудраг ус баялагт итгэмжтэй байвал бурханд бас итгэмжтэй байж чадахгүй. Жижиг юмд итгэмжтэй байвал том юмд итгэмжтэй байж чадахгүй. Бид нар бурханы өгсөн тэр жижигхэн зүйлийг зөв зарцуулж чадах юм бол бурхан нэмэл өгөөд. Жижиг зүйл дээр итгэмжгүй хандах бол биднэрт нэмж ирдэггүй. Бурханы зарчим бол ерөөсөө л тэр байдаг. За өөрсдийнхөө эзэмшлийн зүйлүүд тийм ээ. Тэг ялангуяа бусдын эд хөрөнгөнд итгэмжтэй хандаагүй болвол бурханыхт яг л тэгж хандна. Зарим хүн өөрийнхөө пүүцэлээд хүний юмд маш муухай ханддаг байгаа тийм. Монгол би нэг юу real estate хүний юу уншижсэн чинь Монголд нөгөө түрээслэхэд юу яа тийм л та 6 сараар түрээснийхээ мөнгийг өг гэж шаарддаг юм л да. Тэгэхээр зарим хүмүүс тийм өгч чадахгүй. Тэгээ яагаад ингэж юм бэ гэдгсэн чи real estate хүн гэсэн бэл хүмүүс түрээсийн байранд амьдрахтаа амар муухай болгоод гараа авчдаг. Бусдын юм тэгж ханддаг байхгүй. Ерөөд тэр хүний өөрийнх нь байр болсон бол тэрхээргүй те байдлаар ханддаг. Тийм болохоор хөсөлж байгаа хүмүүс 6 сарынхыг авахаас өөр аргагүй гэдгийг маш их засвар хийдэг юм аа гэж тайлбарласан байгаа. Тэ. Тэр бусдын хөрөнгөнд итгэмжтэй хандна гэдэг бол тэр бурханд бас хандах хандлагыг бас тодорхойлдог байна. Тэгэд энэ эд материалд яаж хандж байгааг бид нар бас сүнслэг зүйлд яаж хандахыг бас тодорхойлж өгдөг байна. Биднэрт бол бурхан материалын зүйлсээс илүү маш их сүнслэг зүйлүүдийг өгсөн байгаа тийм. Биднэрт хүүгээ өгсөн, ариун сүнсээ өгсөн, сүнсний бэлэг авьяасуудаа өгсөн, тийм. Итгэлийн ах дүүсийг өгсөн. Биднэрт бол сүнслэг юм бол маш их юм өгсөн байгаа шүү дээ. Тэгээ бид нар материалын зүйлдээ итгэмжтэй хандж чадахгүй бол энэ өгсөн сүнслэг зүйлүүдэд бид нар бас итгэмжтэй хандж чадахгүй байхгүй. Өнөөдөр яг хүмүүс үйлчлэлтэй итгэмжтэй хандж чадахгүй. Зүгээр мөнгөнд яаж хандж байгааг нь хар гэсэн. Тэгэхээр бид нар хэлжсэн та юу нэг пастор охинтой үерхэж байгаа залуугаас шууд асуудаг юм юугаар чи 11 өгдөг гэж асуудаг. Тэр 11 өгч чаддгүй хүн миний охинд яаж хандах нь тодорхой гэж. Тэгэхээр эд хөрөнгөнд яаж хандахыг хандханд бурханд яаж хандж байгаа хандлагыг тодорхойлно гэсэн үг. Тэгээд хөрөнгөөр шүтэн болгож явчихж байгаа бол тэр бурхныг угаасаа сонгоогүй момлоо явчихж байгаа гэсэн үг тийм ээ.
Бурхныг сонгоцсон хүмүүс Бурхны өгсөн зүйлийг яаж итгэмжтэй зарцуулж хандж байна гэсэн. Энэ хандлага бол маш чухал гэдгийг хэлж байна. За дөрөвдүгüүрт нь та нар Бурханд ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй гэж. Төрийнх нь 2 эзэнтэй байж болохгүй. Энэ бүр үйлчилж чадахгүй гэж хэлж байгаа тийм ээ. Лук 16:13. За бидний Бурхантай харилцах харилцаанд хамгийн их саад болдог зүйл бол энэ дэлхийн эд баялагтай. Дэлхийд олж байгаа бидний энэ материалын зүйлсүүд. За ердийн амьдрал дээр ерөнхийд нь харахад бол итгэгч хүмүүс жирийн хүмүүсээс арай ядуу амьдарч байгаа юм шиг харагддаг тий. Гэхдээ түрүү хэлсэн шүү дээ бид нар сүнсний хувьд бол баян болцсон байна. Бид нарт нүдэнд харагдаж байгаа бас нүдэнд харагдахгүй бүх юм байгаа гэсэн. Бурхантай л хамт байх юм бол тэнийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. За энэ дэлхийд амьдарч байгаа хүмүүс бол дэлхийн имийг л хайж байгаа тийм ээ. За энэ Лук 12:30-31-ийг уншихад тодорхой. Лук 12:30-31. Учир нь энэ бүх зүйлсийг дэлхийн үндэстнүүд чармаан хайдаг. Харин та нарт эдгээр зүйлс хэрэгтэйг эцэг тань мэддэг. Харин түүний хаанчлыг хайхтун эдгээр зүйлс та нарт нэмэгдэх болно гэж хэлж байгаа. Бурхан биднэрт энэ дэлхийд амьдрахад материалын зүйлс хэрэгтэйг хамгийн сайн мэдж байгаа. Тийм ээ? Тийм учраас л Бурхан намайг хай, өөрийгөө хай гэж хэлээд байгаа. Тэр дутаж байгаа зүйлийг чи өгөхийн тулд намайг хай гэдэг байхгүй тий. Тэр зүйлүүд нь Бурхан дээр нэмээд өгөх гээд байгаа байхгүй. Энийг л хэлж өгöd. За бид нар Матай 5 дээр нөгөө би attitude үзсэн тийм ээ сайхан библи судал дээр. Сүнсээрээ ядуу хүмүүс нь өрөөлтэй. Учир нь тэд нар Тэнгэрийн хаанчлалыг хүлээж авсан. Хөө ямар баян байгааг мэдэж гинөө. Тэнгэрийн хаанчлалтай хүмүүс шүү дээ. Тийм баян гэдгийг мэдхгүй. Тэгэхээр биднэрт ядуугийн сэтгэлгээ маш их саад болдог байхгүй. Бид нар сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Бид нар ямар баян гэдэг. Энэ уул миний аав их, ус миний аав, агаар миний аав их те. Би хамтран эзэмших чинь. Энэ бол бидний баян байх сэтгэлгээ байхгүй юу? Тэгэд Иесус нөгөө баян залууд хэлдэг шүү дээ. Тэнгэрийн хаанчлалд яаж орох вэ гэхтэн. Чи бүх юмаа зарчаад намайг дагаа гэсэн чинь гуниглаад яваад өгдөг те. Тэр залуу яасан? Маамантайгаа яваад өгсөн байхгүй. Маамныг сонгоо яваад өгсөн. Тэр залууд бүр шашны сүнс дүүрсэн те. Би тэр чуулаа цагтыг, ийм чуулаа цагтыг эцэг ихөө хүнддэг. 10 ойлоос зөрчсөн юм надад байхгүй. Бүр шашнаар дүүрсэн юм аа байхгүй. Ёс заншлаар дүүрсэн. Харин Бурхан байхгүй тэр. Тэг өмнөө зогсож байгаа Бурханыг танихгүй. Тэг бүр гуниглаад яваад өгсөн. За одоо бид нар эцсийн өдрүүдэд амьдарч байгаа гэж үздэг тийм ээ. Тэгээ эцсийн өдрүүдэд бол маамны сүнс улам идэвхжнэ. Хурдан баяжхыг хүсдэг хүмүүс олон болно. Хурдан баяжуулах гэж хичээж байгаа хүмүүс ч олон болно те. Одоо сүүлийн үед бол хамгийн их хурдан баяжхаар нь юу гэхээр Reels, TikTok хий, подкаст хий, те? Лайк ав. Тэгээ тэр ямар аргаар хүмүүс хийж байна? Дандаа худлаа мэдээллээр, дандаа хуурамч мэдээллээр хийж байна те. Тэгэхээр бид нар мэдээлэл хаанаас авах вэ гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ ийм зүйлүүд бол энэ мөнгийг хайрладаг, мөнгийг шүтэн болгосон энэ хурдан баяжхыг хүсэж байгаа зүйлүүд нь бол бид нарыг хүмүүсийг аврал руу ч авчирдаггүй, итгэгчдийг дагалдагч болоход нь саад болдог ийм зүйл байна. Тийм учраас Бурхан мөнгийг хайрлах нь шүтэн шүтсэнтэй адилхан гэж дүгнсэн байдаг. За тэгээд эд баялаг болохоор биднэрт хуурамч тийм аюулгүй байдлын мэдрэмжийг яаж төрүүлдэг вэ? Бид нарыг хүмүүсийн дунд алдар хүндтэй болцсон, чигтээ нэр төртэй, хүч чадалтай, их мэдэлтэй болцсон юм шиг бодлоо. Мөнгөтэй болохоор чи яадаг вэ? Хүмүүс шавчдаг те.
тийм чандын өргөж ингэж зээлүүлээч гээд шавчдаг байхгүй юу. Нөгөө мөнгө нь байхгүй бол яад өчтдөг те. Нөгөө лотерей ажилласан хүмүүс ярьжсэн шүү дээ. Бүр танихгүй ах トゥ ус гараад ирчихдээ шүү дээ гэдэг ярьжсэн. Тэрнтэй. Тэгэд энэ хуурамч энэ аюулгүй байдал те өөрийгөө ингэж чухалд болтцсон тэр хуурамч аюулгүй байдал нь тэр хүний зүрхийг нь яг мааманд ингэж аваад өчтдөг байхгүй юу. Бүр ингэж литерали бүр ингэж одоо нөгөө экскаваторын шанах ухаж авдаг шиг баг зүрхийн бүр ингэж мааманд авч өгч байгаа юм шиг бүр тэгж. Тийм учраас маш аюултай сүнс байгаа байхгүй юу. За 2 дугаар Тимот 3:1-ээс 7 дээрийг ингэж хэлсэн мэдэг. Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдчихв. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхтэй захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, бие хяндаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, бие тоодог, Бурхныг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг хүн өгөөсгдөг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв. Тэдний дунд айлд гитж ороод нүгэлд автагдаж зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олздог хүмүүс ч байна. Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцарч үнний мэдлэгт хязгаарч хүрч чадахгүй гэв. Зөв Тимотед Паул бүр ингэж анхааруулж хэлж байна шүү дээ. Эцсийн өдрүүдэд өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид гэдэг. Мөнгийг хайрлаж байгаа юм чи яг энэ олон юмтай ингэж зэрэгцээд явдаг. Зэрэгцээд ороод ирдэг байхгүй. Зүрх нь ийм юмуд бүх ийм юмудаар дүүрнэ гэсэн. Тэ мөнгнөөс болоод юу болдгоо? Ах トゥ ус эвдрэлцдэг тэ. Мөнгнөөс болоод хүмүүс бие биенээ устгаж алж байгаа зүйл зөндөө байдаг тийм ээ. Газар нутгаа булаалдах. 9 шидийн юмнууд байна тийм ээ. Өв хөрөнгөө булаалдах. Тэгэхээр эцсийн өдрүүдэд бол ийм юм бол маш их байна. Тэгээд сая 5 дахь өдөр бид нараас гаж урсгалын тухай бас хичээлдэр эзэн. Тэр гаж урсгалын донд бас хүчтэй ажиллах юм бол энэ маамны сүнс байгаа. Тэгээд хүмүүсийг юу тасалж аваачаад сүмж булганаас нь гэр бүлээс нь тасалж аваачаад хамгийн түрүүнд яадаг гэвэл санхүүгийн авдаг байхгүй юу. Хамаг юмын өргөлд авдаг. Тэгээд нөгөө хүмүүсийг сүлдээ бүр ингээ ажилгүй болсон хүмүүсийг гэдэг яг боол болгоод ажилладаг байхгүй юу. Яг тэр өөрсдийн бизнестэй бол яг тэндээ ажилладаг байхгүй юу. Гаж урсгалууд. Тэгээд тэр хүмүүс нь ерөөсө тийм юмд орцноо мэдхгүй явдаг. Тийм зүйл байж байгаа. За тэгээд хэрхэн чөлөөлөгдөх вэ гэдэг. За бид нар бол ерөнхийдөө бузар сүнсийг таньж мэдээд чөлөөлөгдөх зүйл бол гимшээд гэрээ хийсэндээ тэр гэрээнээсээ татгалзаад тэгээд тэр сүнсээ хөөж зайлуулад тэгээд зөв замаар явах тухай ерөөд ярьж байгаа. Тэгээд ийм зүйлүүд хийгднэ. Тэгээд маамны сүнсээр чөлөөлөгдөхөд хамгийн чухал зүйл юу вэ? Өгч сурах гэдэг. Яг антидот нь бол яг өгч сурах. Энэ бол маш их чухал зүйл. Нэгдүгээр бурханд өгч сурна, хоёрдугаар хүмүүст өгч сурна гэсэн. За бурханд өгөхдөө бид нар хамгийн түрүүнд өөрийгөө өгнө. Энэ жил манай сүнс хамгийн их ирж байгаа ишлэл Ром номын 12:1-ээс 2. Өөрийгөө бурханд амьд ариун тахил болгож өргөх тухай. Энэ ишлэл их ирж байгаа шүү. Та нар санаж байгаа. Надад бол юм болгон дээр ингээ номлол хийх болгонд ирж байгаа, библи судлал хийх болгонд ирж байгаа тийм. Энэ бол манай чуулганд ирж байгаа гол ишлэл. Тэгэд өөрийгөө эхлээд өргөж байгааг бурхан юугаар шалгадаг вэ? 11-ээр шалгадаг. 11-ээр өгчөж бид нар маамны сүнснээс ангиж ирнэ гэсэн үг. Тэг өчтөр нөгөө Дерек Принцийн маамны сүнсийг ярьж байгаа тухай юу сонсчихсан. Тэн дээр нэг инээдтэй жишээ ярьж байсан.
Дик Принц нэг Америк үйлчлэгч ирсэн юм байна л да. Сайн мэдээ тараагаад нөгөө тэс нэг индиан хүн яг сэтгэл нь хөдлөөд ингээ бурхныг хүлээж аваад бурханд юм өгмөр санагдсан юм гэнэ л те. Тэгсэн чинь нөгөө индианчууд чинь нэг юм дандаа бланкеттэй явдаг штэ те. Ажилтаа. Тэгээ тэрийг өгөхгүй л ингээд авчираад тэр юуны өмнө номлогч байгаа өмнө тавьсан юм байна л да. Тэгээд өгснөө нэг л биш санагдаа буцаад нөгөөдгөө асуусан юм. Тэг хэлэхдээ индиан хүн эхлээд за хүнжлөө өглөө гэж хэлсэн ээ. Тэг индиан хүн хүнжлөө өгөхгүй байна гэд буцаад авсан гинэ тэр өөрөө хэлээд. Тэгснээр дараа нь тэр үед нөгөө буу муутаагаас өмд ороод ирдэг байсан шүү дээ индианчууд. За би зэвсгээ өгөөгээд индиан хүн танд зэвсгээ өг. Өөрийнх нь айгүй чухал юмнууд нь баггүй юу? Индианчууд гадаа унтахад тэр бланкет нь л хэрэгтэй. Зэвсэг нь амжиргаанд нь хэрэгтэй тийм ээ. Тэгээд буугаа өгчөөд биш юм байна гэж буцаж босч ирэл буугаа за индиан хүн буугаа өгөө боллоо гэд аваас утсан гинэ. Тэгснэ гарснаа сүлд бүр морио оруулж ирсэн ээ те. За индиан хүн морио өгөө гэдэг өгсөн. Өөрийнхөө чухал юмнууд өгөөд тэгснэ бодож сочсон энэ морь биш юм байна гэд морио буцаж гаргаснаа. Гинт буцаж загснаа. Индиан хүнээ өгч гинэ гэж хэлсэн. Өөрийгөө нэг төр төгсдөө гэдэг тэгж ойлгосон баг. Анх удаа сүмдэрж байгаа юм даа. Бид нар энийг бол маш сайн ойлгох хэрэгтэй зүйл байна. Өөрийгөө амьд англиун тахил болгох. За энийг нэг сард энийг бас номлол хийсэн байгаа те. Нөхөд та нар бас сонсоорой гэж. За яагаад бурхан биднийг өөрийгөө өг гэдэг юм гэхээр бурхан өөрийгөө биднэрт эхлээд өгсөн байхгүй. Бурхан өөрөө 6000 жилийн өмнө төлөвлөгөө хийгээд биднийг аврах га төлөвлөгөө хийгээд тэгэд өөрийнхөө хүүг өгсөн тий. Өөрийнхөө хүүг өгсөн шүү дээ бид. Өөрийнхөө хүүг өгөн байна уу та нарт? Тийм амар өгөөмөр бурхан. Бид нарт ариун сүнсээ бас өгсөн. Ариун сүнсээр нь бид нар бүх юмтай харьцаж чадчихээн. Бүх юмыг авч болж гэн тий. Ариун сүнсээр бид нар тайвширч чадчихээн, эдгэрч чадчихээн. Мөс сүнснээс чөлөөлөгдөж чадчихээн. Бүх ивэл өрөөлийг бид нар авч чадчихээн шүү. Бурхан биднэрт өөрийгөө эхлээд өгсөн байхгүй юу? Тийм учраас одоо бид нарыг өөрсдөө тахил болгож өгөө гэж хэлээд байгаа. Лук 12-ын 32-оос 34. Өчүүхэн сүргээ бүү. Учир нь эцэгтэй нь хаанчлаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм а гэж хэлдэг. Бурхан өгөхдөө ерөөсө харамлж өгөөгүй. Маш баяртайгаар биднэрт тэр хаанчлаа өгсөн. Бид нарт энэ дэлхийн баялаг юу ч биш. Бид нар Тэнгэрийн хаанчлалыг авчихсан хүмүүс. Тэгэд өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд хизээч хуучрахгүй уутыг өөрсдөө зэх тэнгэр шавгдшгүй баялагийг хураа. Тэнд тулгаач ортохгүй, хэв хорхоос үдэхгүй. Юу гэвэл та нарын баялаг хаана байна? Тэнд бас зүрх сэтгэлт нь байх болно гэж. Бидний зүрх сэтгэл хаана байгаа юм бэ гэдгийг бурхан хардаг. Бидний зүрх сэтгэл бурхантай хамт тэр Тэнгэрийн хаанчлал дотроо байх юм бол тэр дэлхийн зүйлүүд ч юм бол бидний санаа зовх зүйл бол ерөөсөө биш. Яагаад гэвэл тэр сүнслэг баялаг маань дэлхийн баялагийг татдаг байхгүй юу? Тэ аттракт хийдэг тийм зүйл. Энэ бол бурханы хаанчлалын гол нууц нь. Бурхан бидний зүрх сэтгэл хаана байгааг хүнд үйлчилж байгааг 11-ээр яг шалгадаг. Тэр сүм чуулган авах гээд байгаа та ерөөсөө биш те. Энэ бурхан өөрөө шалгаж байгаа байхгүй юу? Чи өнөөдөр $10 орлоготой байна уу, $1 орлоготой байна уу?
$1000 орлоготой нь хамаагүй. Тэрний 11 бурхан маш шударга байхгүй юу? Тэ? Тэрс их орлоготой хүн нь ихийг өг, бага орлоготой хүн ихийг багыг өг гээгүй. Зүгээр л орлогынхаа 11 гэж хэлсэн. Тэгээ бас энүүгээр бурхан намайг шалгах, өөрийгөө шалгах гэсэн гэдэг байхгүй. Харилцан шалгаж байгаа. Зүрхээ шалгаж байгаа байхгүй юу? Зүрхээ шалгаж байгаа. Бидний мөнгөнд хандах хандлагаар бидний бурханд хандах хандлага тодорхойлогддог. Энийг ойлгосон хүмүүс тийм ээ бүр анхны тэр бурхны хүмүүстэй Авраамаас эхлээд Яаковоос эхлээд бүр Абель тийм бурхан руу энэ анхны үр жимсээ 11 авчирдаг байсан. Малах 3:10-12 Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л 11 агуулгад авчир. Би та нарын төлөө Тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивэлийг хальтал асах эцгийн талаар намайг одоо үүгээр шалга гэж түмэн цэргийн эзэн айлдж байна. Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбайд хусан үзмийн мод чинь жимснүүдээ унгахгүй байх юм гэж түмэн цэргийн эзэн айлдж байна. Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд та нарыг өрөөгдсөн гэж дуудах болно хэмээн түмэн цэргийн эзэн айлдж байна. 11 агуулгад авчир. Бид нарыг биеэр үйлдвэрлэх гэдэг байгаа байхгүй. Биеэр үйлдэх. Авчруулна гэдэг чинь биеэр үйлдэх. Тэ? Бид нар тэр мөнгийг чекээр олоо, эсвэл данс руу орлоо, тэ? Бид нар өгөхтэй байдаг. Чекээр, бэлэн мөнгөөр, эсвэл тэр зээлэгээр товч дарж хийж байгаа. Биеэр үйлдэж гэнэ үү? Үйлдэж байна. Яг өөрсдөө тэр хийж байгаа. Хүнээр дамжуулж өгөхгүй, тэ? Яг биеэрээ хийг. Гэрэн биеэрээ үйлдэж байгаа нь бурханд өөрийгөө өргөж байгаатай адилхан. 11-гээ биеэрээ өргөж байгаа нь өөр. 2 зоос өгж байгаа эмэгтэйг санаж байгаа тийм. Иесус яагаад тэр эмэгтэйг таалсан? Тэр эмэгтэйд байгаагаа өгнө гэдэг чинь бурханд маш их итгэмжтэйг харуулж байгаа. Зүрх нь хаана байгааг харуулж байгаа. Хэнийг эзнээ сонгож авснаа хэлж байгаа гэсэн. За дараагийнх нь эхнийх нь өгч сурах гэж байгаа тийм чөлөөлөлт халахна. За хоёр дахь зүйл нь байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байх. Тэ контент байх. За энүүгээр Иесус дагалдагч нарыгаа шалгаж сургадаг те. Та нар сайн мэдээ яв, сайн мэдээнд яв. Гэхдээ юу ч битгий авч яв. Итгэмжтэй яв, богцч битгий яв. Өмсөх солих хувцч битгий авч яв. Бурхан яаж хангахыг хар гэж. Бага зүйлдээ сэтгэл хангалуун байхын хамгийн чухал зүйл бол юу вэ? Бид нар бурханд хамаараа талархал өргөх. Байнга талархаж. Тэгээд дээр бас бид нар нэг ярьдаг байсан шүү дээ. Итгэвч хүн дандаа бурханд талархаад байдаг. Тэгэхээр нөгөө ажлынхны газрын хүмүүс, итгэвч хүмүүс энэ хүн дандаа тэр бурхандаа талархаж яах ингээд нэг өдөр ингээд засан шуурга шуурсан өдөр энэ юу гэж хэлж орох нь харъя гэдгийгсэн чи орж ирсэн. Дандаа ийм өдрийг өгдөггүй эзэндээ талархъя гэдээ ороод ирсэн. Талархал тэр ямар ч үед байж болж байгаа байхгүй юу? Тэр хүн сэтгэл хангалуун биш үү? За дараагийн 3 дахь чөлөөлөгдөх зүйл юу гэхээр бурхны зүйлсийн итгэмжтэй няр бах. Бид нар үргэлжлэн ишлээд ихтэй энэ болгоныг тайлбарладаг л та тийм. Тэгээ өнөөдөр бол мамны сүнстэй холбож байгаа учраас дахин ярьж байна тийм. Итгэмжтэй няр бах түрүүн хэлсэн та нар мамд ч итгэмжтэй байсан шигэ бурханд ч бас итгэмжтэй бай гэж хэлсэн мэт тийм. Бид нар ч нөгөө
буддийн ламдчид ном уншуулчаад за ном уншуулахад тэгэхээр тийг өгдөг байсан шүү дээ. Энийг далгыгаа тийх аваачаал хийдэг байсан. Тийм амар итгэмжтэй хийдэг байсан баг. Тэр шиг яг бурхны зүйлсийн бид нар тэрийд байлгүй биднийх биш харин бурхных гэд тэрийг яг маш зөв. Нэр хүн юу хийдэг вэхээр байгаа зүйлсийг бүтгээд тэгээд зөв хүнд нь хуваарлж өгөх ёстой байдаг тийм ээ. Зөв зүйлд нь зарцуулах ёстой байдаг. Буруу зүйлд ерөөсөө зарцуулж болдоггүй. За ийм зүйлүүд болохоор яг мамны сүнснээс чөлөөлөгдөхөд бол маш чухал зүйл байх нэ. За өнөөдрийн гол зүйл бол бид нар хоёр эзэнд хизээж үйлчлэж чадахгүй. Яагаад гэвэл нэгийг нь үзэн яддаг, нөгөөг нь хайрлах гад нэгээс нь зуураад нөгөөг нь зэвцэх гэдэг. Тэгэхээр бид нар бурхан мам хоёрын нэгийг л сонгох хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. Өөртөө амьдралд ажиллаж байгаа тэр мамны эсрэг зогсож сурах хэрэгтэй. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Бид нар таныг сонгож байна. Мам бидний бурхан биш. Эд баялаг танаас ирдэг гэдгийг бид нар үнэхээр ойлгож байна. Та үнэхээр зүлмөгчийг зэмлж өгөөрэй гэж гойн залбирч байна эзэн. Та бидний амьдралаас мамныг зайлуулах. Та бид нарыг Тэнгэр тэгэхэд баялагаараа ерөөсөнд үнэхээр талархан залбирч байна эзэн. Бид нар үнэхээр өөрсдөө баян гэж бодож амьдрахад үнэхээр сэтгэл хангалуун байж чаддаг эзэн. Харин ядуу дутуух гочоо гэж бодох үедээ бид нар мөнгөний төлөө санаа зовоод эхэлдэг эзэн. Бүх санаа зоволт нь нүгэл гэж та хэлсэн. Үнэхээр үнэн. Бид нар мөнгөний төлөө санаа зоволтоор нүгэлгүй үлддэг гэмшин залбирч байна. Эзэн. Та биднийг өршөөж уучлаарай гэж гойн залбирч байна эзэн. Өнөөдөр бид нар танд бүх зүйлээ өргөн барьж байна эзэн. Бидний ажил үйлсээр орж байгаа бүх орлогууд бол таних. Танд бүх зүйлээ өргөн залбирч байна эзэн. Та бид нарыг байгаа зүйлдээ сэтгэл хангалуун итгэмжтэй нэрвүүд байхад суралцуулж аваад үнэхээр талархан залбирч байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Тантай хамт бид нар цөлмөгчийн эсрэг зогсож байгаадаа үнэхээр талархан залбирч байна. Эцэг Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен.